Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. За бүгдээрээ өнөөдрийн хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлд орохоос өмнө өнгөрсөн хичээлдэр үйл үгийн өнгөрсөн цагийн нөхцлүүдийг давтсан, сурсан. Тийм учраас үйл үгийн өнгөрсөн цагийн нөхцлүүдийг би та бүхэнд сэргээн сануулгах журмаар хэлье. Үйл үгийн өнгөрсөн цаг бол сан, сон, син, сон. Ла, ле, ло, ло. Ж, ч, в гэсэн нөхцлүүд байгааг та бүхэн чэжилж, дасгал хийж, бичиж сурсан байгаа гэдэгт найдаж байна. Бүгдээрээ өнөөдөр үеийн одоо цагийн нөхцлийг үзэж байна. За одоо бол үеийн нөхцөлийн одоо цаг бол яаж байна вэ гэсэн асуултанд хариулагдана. За би самбар дээр бичиж та нар дуурайлгаад бичээрэй. Яаж байна вэ? За бид нар өнгөрсөн хичээлд яасан бэ гэсэн асуулт. Одоо бол яаж байна вэ гэсэн асуултанд хариулагдана. Яагаад гэвэл үйл үгийн одоо цаг. За нөхцлүүд нь болохтой зэрэг. Ж байна. Ч байна. За өнгөрсөн цагийн нөхцлүүдийг бодвол цөөхөн нөхцөлтэй учраас та нар чэжилэхэд хялбар дөхөн байгаа. Жишээлбэл Ж байна, Ч байна. За өмнөх нөхцөлдөр бид нар харж ясан Ч гэсэн нөхцөлийг хаан залах вэ гэдэг бол одоо цагийн нөхцөлийн хэлбэр дээр бас адилхан. Уламжлалт, гар, ир, Ч гэсэн үгээр төгссөн нөхцлүүдэд Ч-г залгадаг. Бусад ихэнх тохиолдолд Ж-г залгана гэж бид нар өмнөх хичээлдэр хэлсэн. Яг тэр дүрэн бол энэ дээр бас хэвээрээ байгаа. За тэгтээ зэрэг одоо ч өөрөө энэ дээр үг бичиж дасгалын журмаар жишээлбэл ир гэдэг үг байна. Үндсээр ир. Би та нарт өмнө хичээлдэр хэлсэн тойл бичихдэр бол ирэх гэж байгаа. За энэ дээр бол бид нар ир гэсэн үндэстээр нь залгана. Ир, Ж байна. За энэ бол ирж байна. Ирж байна. За дараа нь яв. Мөн Ж байна. Явж байна. За ингээд үгийн үндсэн дээр залгасан. Одоо бүгдээрээ энгийн өгүүлбэр үүсгэе. Тэр маш богино өгүүлбэрээр эхлээд хийвэл хялбархан. Тэр явж байна. За энийг бол энгийн өгүүлбэр. Нэг бүрэлдэхүүнт энгийн өгүүлбэр гэдэг. Өгүүлбэрийн дараа дандаа цэг тавина. За тэгээд одоо энэ өгүүлбэрээ дэлгэрүүлвэл тэр сургуульдаа
явж байна. Тэр явж байна. Тэр сургуульдаа явж байна. За энэ өгүүлбэрээ дахиад дэлгэрүүлж болно. Тэр өөрийнхөө сургуульд явж байна гэхлээр урт өгүүлбэр болгоод бичээд явж байна. Хамгийн гол нь эхлээд үг, тэгээд өгүүлбэр, дараа нь дэлгэрэнгүй өгүүлбэр. За юу гэдэг одоо? Сур. Өмнө хичээлдэр бид нар бас өнгөрсөн цаг дээр бичсэн. За энэ бол цөөн тооны уламжлалт. Зарим үгэ гэж би хэлсэн. Тэн дээр бол ч байна гэсэн нөхцөлийг залгаж байна. Ч байна. Тэгээд сурч байна. Сурч байна. За энэ дээр өгүүлбэрчүүл Монгол хэл сурч байна. Өмнө бид нар өнгөрсөн цагийн нөхцөл дээр Монгол хэл сурсан гэж үздсэн. Одоо цагийн нөхцөл дээр бол Монгол хэл сурч байна. За Монгол хэл сурч байна. За энэ ганцхан англи хэл сурч байна, солонгос хэл сурч байна, япон хэл сурч байна. Зөндөө олон өгүүлбэр солиод бичиж болно. Тийм учраас Ж байна, Ч байна гэсэн нөхцлүүдийг л одоо цагийн нөхцөл дээр өгүүлбэрүүд бүтээгээд, үг бүтээгээд, за тэр үг өгүүлбэрээ хооронд нь холбож бичсэн өгүүлбэрээ дасгал хийгээд ингээд явбал та бүхэнд хэрэгтэй. За бид нар өнөөдрийн хичээлээр үйл үгийн одоо цагийн нөхцөлийг үзлээ. Одоо цагийн нөхцөл бол маш амархан. Ж байна, Ч байна. Өнгөрсөн цагийн нөхцлүүдээс цөөхөн учраас цээжилэхэд, тогтооход хялбар амархан. Тийм учраас та нар олон үйл үгийн үндсэн дээр яв, ир, оч, суу, ид, уу гэсэн олон үйл үгийн үндсэн дээр Ж байна, Ч байна. За мөн өнгөрсөн цагийн нөхцлүүдээ сан, сэн гэх мэт олон нөхцлүүдэд дагуулад үг бүтээгээд, өгүүлбэр бүтээгээд бичээд байвал маш хялбархан дараа дараагийн үгийг, өгүүлбэрийг бүтээхэд амархан. Мөн та бүхэн монгол хэлний мэдлэгчин өдрөөс өдөрт нэмэгдэж байх болно. Тэгээд энэ явж байна гэсэн асуултанд яаж байна гэсэн энэ асуулт хариулагдах бол бас юу хийж байна вэ гэсэн асуултанд хариулагдаж болно. Чи юу хийж байна вэ гэвэл би сурч байна, би бодож байна, би бичиж байна, би уншиж байна гэж хариулж болно. Юу хийж байна, яаж байна ялгаагүй адилхан. Тийм учраас энэ нөхцлүүдээ дараагийн хичээлд давтаарай, олон шинэ үг үүсгэж өгүүлбэрт бичээрэй. За бүгдээрээ чи яаж байна, чи юу хийж байна вэ гэсэн асуултанд хариулах өгүүлбэрийг зохиоё. За жишээ нь чи яаж байна вэ? Чи юу хийж байна вэ? Чи яаж байна вэ? Чи юу хийж байна вэ? Энэ хоёр асуулт үйл үгийн одоо цаг дээр адилхан
адилхан энэ асуултанд хариулахад адилхан утга илэрхийлдэг. Жишээлбэл өгүүлбэр бичье. Би уншиж байна. Би уншиж байна. За энгийн хураан өгүүлбэр байна. Тэгвэл энийг би ном уншиж байна. Би ном уншиж байна. За энэ би уншиж байна гэсэн бүтцээ бүгдээрээ дэлгэрүүлж байна. Би ном уншиж байна. Дахиад дэлгэрүүлээд бичвэл би сонирхолтой ном уншиж байна. За та самбарын юунаас яшгүй. Чи яаж байна вэ? Чи юу хийж байна вэ? Би уншиж байна. Би ном уншиж байна. Би сонирхолтой ном уншиж байна. Би та нарт хялбарыг дөхмийг бодож, жишээлбэл би уншиж байна гэсэн өгүүлбэрийг би ном уншиж байна. Би сонирхолтой ном уншиж байна. Гэх мэтлэнгээс багаас нь их рүү бичвэл дасгал, дараа нь өгүүлбэр, үг бичихэд их хялбар байдаг учраас энгийн өгүүлбэрийг эхэлж бичээд тэгээд дэлгэрүүлэх замаар өгүүлбэрээ урт болгоод сонирхолтой болгоод бичвэл сурахад маш их хялбар юм аа. За жишээлбэл ярьж байна. Түрүүний асуулт бол адилхан шүү дээ. За яар гэдэг үг бол зөөний тэмдэгээр төгссөн. Тэн дээр шууд залгана. Ж байна. Дараагийн хичээл дээр зөөний тэмдэг, дараагийн хичээл дээр зөөний тэмдэг и болдог, болдгоо дэрмийг үзэх учраас өнөөдөр бол шууд энийг тайлбарлаад явж байна. Яар гэдэг үг байна, ярьж байна. За шууд үгийнхаа бүтцэнд оруулаад бичвэл ярьж байна гэдэг ингээд бичих юм. За түрүүний загвараар уншиж байна гэдэг загвараар сөмөрөө бичье. Эхлээд ах ярьж байна. Ах ярьж байна. За энэ бол өгүүлэгт хүн, өгүүлэх хүн хоёроос бүтсэн хураан өгүүлбэр байна. Одоо сөмөрөө ах англиар ярьж байна. Гэх мэтчлэнгийн олон үндэснүүд дээр өгүүлбэрээ ингээд дэлгэрүүлээд бичээд байвал маш сайн дасгал болдог. Үйл үгийн үндсүүд бол мэд,
сонс, оо гэх мэт олон үгнүүдээр та нар одоо цагийнхаа нөхцлүүдийг залгаад энгийн өгүүлбэрүүтэйгээд энгийн өгүүлбэрээ дэлгэрэнгүй болгоод энэ загвараар олон одоо үгнүүдийг бичээд үг өгүүлбэр зохиогоод байж болно. Жишээлбэл чи яаж байна? Чи юу хийж байна гэсэн асуултандаа ах ярьж байна. Ах англиар ярьж байна. Түрүүний мэдний мэдсэн би уншиж байна. Би ном уншиж байна. Би сонирхолтой ном уншиж байна. Гэх мэт олон загваруудыг хийгээд олон мэд, сонс гэх мэтлэнгийн үгнүүдийг залгаад ингээд бичээд өнөөдрийнхөө үздсэн үйл үгийн одоо цагийн нөхцөлтэй өгүүлбэрүүдийг давтаад. За та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн хичээл ингээд дуусч байна. Та бүхэн үйл үгийн өнгөрсөн цаг, үйл үгийн одоо цагийн нөхцлүүдийг давтаж гэрийн даалгаварт гэртээ олон шинэг үүсгэж миний өмнө бичиж өгсөн загварын дагуу энгийнээс дэлгэрэнгүй хялбраас хүнд рүү болгож бичээд хийвэл та бүхэн амархан сурнаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.